За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн видеогоор 2025 оны ажлын өдрийг хэрхэн тооцох вэ гэдэг талаар Excel дээр зөвлөмж өгөх гэсэн. За 25 оны 12 сарын эхэлж байгаа өгнөнүүд бүгд тодорхой тийм ээ. Сар болгоны 1-ээс бүгд эхэлж байгаа. За дуусах өдрийн EO mode гэдэг функцаар бид тооцоолж болдог тийм ээ. Start date-ээр огноогоо тавьж өглөө эхэлж байгаа огноо таслал тавиад тэг гэдгээ тавьж өг. Тэг гэдэг нь тухайн сарын эцсийн өдрийг болгож байгаа гэсэн. Хэрвээ бусад нөхцлөөр ашиглаж байгаа нөхцөл 2 сарын дараах ч юм уу эцсийн өдрийг олё гэх юм бол 2 гэдэг тоогоо тавьчихна. 2. Бидний жишээн дээр бол тухайн сарын эцсийн өдрийг олох ёстой учраас тэг гэдгээ тавьж өгөөд үр дүнгээ гаргачихна. Тэгэхээр 1 сарын эцсийн өдөр бол 1 сарын 31 байна. За ингээд доошоогоо чирэхэд сар болгоны эцсийн өдрүүд гараад ирлээ гэсэн үг. За одоо тухайн сар болгоны бид ажлын оногоо тооцъё гэж. Ажлын оногоо тооцохдоо network days гэдэг функцийг ашиглаад за start date гэдэг нь ойлгомжтой тавьж өглөө. Таслал end date дээр тавьж өглөө. За тэгээд ямар нэг баярын өдөр байхгүй бол шууд ингээд үр дүнгээ гаргачих болно. 23 гэдэг ч юм те. За гэхдээ баярын өдрүүд таардаг учраас таслал тавиад holidays гэдэг дээр баярын өдрүүдээ сонгож өг. За нэг G-ээс L хүртэл рейнжээ сонгоод татчихъя. За ингээд сар болгоны ажлын өдрүүдийг тооцоход за 3 сар дээр за энэ алдаа гарлаа. За энэ яаж юм гэхээр 3 сарын 1, 2, 8-нд бимб нэм гараг таарч байгаа юм. Тэгэхээр энэ өдрүүд чинь нөгөө ажлын хоногийн тооцоолоос хасагдахгүй гэсэн. Яг ажлын өдөр таарж байгаа өдөр нь 3 сарын 3 байна. Тэгэхээр энэ дээр очиод G-ийн 5 гэдгээ сонгочих тийм ээ. Ажлын хоног 20 байна. За 6 сар ч гэсэн ажлын за бүх нийтийн амралт 2 байгаа. Гэхдээ нэг нь амралтын өдөр таарж байгаа. Тэгэхээр 6 сарын 11 буюу нэг өдөр нь хасагднаа гэж хариулж байна. За 7 сард болохоор 2 өдөр амралтын өдөр таарчиж байгаа учраас 4 өдөр нь ажлын өдрөөс хасагднаа гэж. Тэгэхээр G-ийн эсвэс J гэсэн үг тийм ээ. За ингээ гараад ирчих. За ингээ хэдүүлээ тухайн жилийн буюу 2025 оны нийт ажлын өдрийг тооцох юм бол 251 өдөр байгаа юм байна гэсэн. За ингээ анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.